Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл өнөөдөр 50 жагсаал зохион байгууллаа. Тэд жагсаалаараа дамжуулан эмэгтэйчүүдийн эрхийг бүх шатанд хамгаалах уриалгыг нийгэмд түгээхээр цугласан юм. Монголын залуучдын албанаас санаачлан 3 дахь жилдээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн нийгэмд эслэх байр суурийг нэмэгдүүлэх, дэмжих, эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдж байгаа асуудлаа ярилцах зорилгоор хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог нэртэй 50 жагсаалыг өнөөдөр 12-оос 13 цагийн хооронд инх тайвны гүүрэн дээр зохион байгууллаа. За тэд жагсаалаараа дамжуулан эмэгтэйчүүд эрхийнхээ өдөр чихэр дарс бэлгэнд аваад баярлаад өнгөрөх биш. Энэ өдөр өөрийн болон бусад эмэгтэйчүүдийн эрх хаана яаж зөрчигдөж байгааг олон нийтэд таниулахын чухал гэдгийг хэллээ. Эмэгтэйчүүдийн эрх ер нь бол гэр бүлийн салалт, гэр бүлийн хүчирхийл хамгийн их өртөгдөж байгаа. Тэгээ 2016 оны 10 сарын байдлаар хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар бол ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийл 696 гэмт хэрэг бүртгэгдсэн. За үүний бол 500 гаруй эмэгтэй хүмүүс хохирж үлдсэн гэдэг тоо баримтайгаа. Тийм учраас гэр бүлийн салалт, тэгээ гэр бүлийн хүчирхийл өөрлөлтгүй байя. Энд юу хэрэгтэй юм бэ гэхээр мэдээж Монгол эрчүүд маань те ухамсартай байгаа ч, сэтгэлтэй байгаа ч, итгэлтэй байгаа ч, бодолтой байгаа ч гэдгийг бас уриалж байгаамаа. За жагсаалд оролцож байгаа бүсгүйчүүд нийгэмд эмэгтэйчүүд эрүүл хүүхэдтэй болохыг хүсэж байна. Өөрийнхөө ирээлүүд итгэж болох уу? Ухамсартай эр хүн байна уу? Эр хүн та аав болохтой бэлэн үү зэрэг энгийн зүйлүүдийг олон нийтэд уриалж байлаа. 3 сарын 8 гэдэг чинь ерөнхийдөө олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр тийм ээ. Тэр утгаараа бид нар эрхийнхөө төлөө магадгүй өнөөдөр ингээд те засаад эрхийнхээ төлөө тэмцэх таах гэж бодож байна. Тий. Эмэгтэйчүүдийн оролцоо бол их сул байгаа. Тийм учраас эмэгтэйчүүдийн оролцоо ганц эмэгтэйчүүдээс шалтгааллахгүй. Эрчүүд гэсэн энд бас нэгдэрээ гэж уриалмаар байна. Улс хоолгонд одоо яг ингээд өөрийн гэсэн гүүр болсон газараа одоо яг ингээд 50 жагсаал маань өнөөдөр болж байгаа. Тийм учраас бид нар бас Монголынхоо сайхан инх тайвныхаа гүүр гэсэн энэ сайхан гүүрэн дээр ингээд сайхан жагсаалыг бас хийж байгаа. За тэгээ юуны юм өнөөдөр олон улсын эмэгтэйчдийн эрхийг хамгаалах өдөр тэгээд Монголынхаа нийт төсөвчтэй баярын өдрийг тэгээд бид бүхний зорилго гэх юм бол мэдээж залуу өнтерөндөө залуу эмэгтэйчдийн нийгмийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлдэг, за олон нийтэд хүргэх үндсэн зорилгоор энэ энэхүү жагсаалыг хийж байна. Тэгээд дахин их бүсгүйчтэй баярын өдөр. За 50 жагсаал залуу охид бүсгүйчүүд нийгэм соёл урлаг, бизнесийн салбарт манлайлан ажиллаж байгаа 100 орчим эмэгтэйчүүд оролцож олон нийтэд дуу хоолойгоо өргөсөн юм а. Тод мэдээнд Уянга Гант төгс.